механик долгионыг хамгийн сүүлийн хэсэгт авч үзье бүгдээрээ. Механик долгион гэж юу вэ гэсэн чинь эхлээд долгионыг тодорхойлсон байна. Орчны төлөвийн өөрчлөлтөөр энерги зөөгдөх үзэгдэл гэсэн байна. Хоёр юм байх ёстой. Төлөвийн өөрчлөлт. Энэ төлөвийн өөрчлөлт бий болоход тэрүүгээр энерги зөөгдөж байгаа нэг цэгээс нөгөө энэ үзэгдлийг л бид нэр долгион гэж хэлдэг байх нэ. Окей, тэгвэл орчин гэж бүгдээрээ юуг ярьж болох вэ гэвэл нөгөө агаар, ус юу гэдэг пүш гэх мэтчлэн эдгээрийг орчин гэж хэлж болно. Энэ дундаас усыг нь авч үзье. Ус тогтун сайхан мөрөөрөө амьдарч исэн. Төлөв нь өөрчлөгдөөгүй. Тэр орчин. Энэ бол орчин байх нь биш үү? Тэгсэн хаанаас ч юм нэг чулуу дээрээс асар хурдтай хурж ирээд усанд унсан. Асар хурдтай хурж ирж байна гэж кинетик энергитэй бууж ирнэ гэсэн үг. Кинетик энергитэй. Энэ бол өөр гэсэн кинетик энергитэй. Кинетик энергийнхаа тодорхой хувийг нь усанд хүрэхэд өгнө, шилжүүлнэ. Тэгвэл ус тодорхой энергитэй боллоо. Ингээд усанд хүрэхэд усны хэлбэр хэмжээ өөрчлөгдөөд тодорхой цэгт тойрог долгион үүсэж байна. Энэ юу вэ гэхээр энэ бөмбөр одоо гүтгэр зүйл долгион гэсэн үг. Энэ долгион яагаад үүссэн бэ гэвэл түрүүний хэлсэнчлэн тухайн чулуу маань энергийн тодорхой хувийг усанд бэлгэлж байгаа учраас үүсэж байна. Энэ тойрог долгион тархдаг усаар. Тэгвэл яг энэгээр усан тархаад байгаа юм уу эсвэл өөр зүйл тархаад байгаа юм уу гэдгийг ойлгоё. Тэгэхийн тулд хоёр дахь биеийг байрлуулсан байна. Энэ тэнцвэрийн байрлал дээр нэг тэнцвэрийн байрлал гэж бүгдээрээ энэ нь нэг юм хөвгч бөмбөг гэдээ үзэж. Долгион бөмбөгийг чиглээд ирж гин. Бөмбөгөнд хүрлээ, бөмбөг дээшлэлээ. Бөмбөгийг өнгөрөө явлаа, бөмбөг доошлолоо. Дээшлээд доошлох потенциал энерги. Тухайн бөмбөг маань хугацааны тэрүүхэн агшинт потенциал энергитэй болоод хэсэг хугацааны дараа долгион цаашаа үргэлжилсэн хэвээрээ байгаа. Гэхдээ бөмбөг тогтун усан дээр тогтсон нэг байрлал дээр буюу тэнцвэрийн байрлал дээр байна. Бөмбөг ямар нэгэн байдлаар шилжсэнгүй. Тэгвэл энэ яваад байгаа энэ долгионоор энд байгаа энэ долгион биш үү? Энэ яваад байгаа энэ долгионоор ус зөөгдөөгүй зөвхөн энерги зөөгдсөн байх нь. Энерги зөөгдсөн. Угаасаа долгион дээр юу гэж хэлж байгаа? Төлөвийн өөрчлөлтөөр энерги зөөгдөх үзэгдлийг долгион гэсэн шүү дээ. Энэ тараад байгаа долгионоор энерги зөөгдөх нь байна. Ус зөөгдөхгүй байх нь байна. Ус зөөгдчихсэн бол өнөөх бөмбөг чинь наашгаа явсаар хагаад хаана очих вэ? Ирэг дээр гараад ирнэ. Долгионоор бодис зөөгдөхгүй. Ерөнхий тохиолдолд хэлэхэд бодис зөөгдөхгүй. Энерги зөөгдөнө. Чулуунаас энергийг авсан, тархсан тэр энерги маань замдаа байгаа бөмбөгт потенциал энерги болгож хэсгийг нь өгсөн үлдсэн энергиээр цаашаа өөрөө тархаж яваад эрэгт очоод үрэлтийн улмаас байхгүй болдог. За яг үүнтэй адилхан энд нэг юм пүш байна. Пүш зүгээр байхад энэ түүний төлөвийн өөрчлөлтөд буюу түүнд долгион пульс үүсгэжлээ. Тэгээд энд нэг тууз одоо би хийчих юм бол долгион маань хурц ирээд энэ туузыг дайраад өнгөрөөд явна. Гэхдээ энэ тууз хизээч тэнцвэрийн байрлал дээрээсээ хөдлөхгүй. Энэгээр бүгдээрээ юуг ойлгож болох вэ гэвэл энэ хоёр жишээн дээрээс бодис зөөгдөхгүй юм байна. Харин энерги зөөгч нь долгион юм байна гэдгийг ойлголоо. Байгаль дээр маш олон төрлийн долгион байгаа мэт харагддаг боловч хэв шинжээр нь хоёр ангилалд хувааж болно. Эхнийх нь механик долгион, дараагийнх нь цахилгаан соронзон долгион гэрэлтэй холбоотой. Ялгаа нь юу вэ? Механик долгион тарахын тулд заавал орчин шаардлагатай. Тухайлбал миний хоолойг сонсож гинөө, микрофон руу очиж гинөө гэдэг чинь энэ хоёрын хооронд орчин байна. Ямар агаар гэдэг орчин байна. Энэ одоо чичирлээ агаарыг чичирглээ энэгээр дамжаад дуу аваа та бүхэнд хүрч гинэ гэсэн санааг илэрхийлнэ. Хэрвээ энэ орчийг аваа хийчих юм бол агааргүй байх юм бол би хичнээн яриад сонсогдох боломжгүй. Тархахтаа заавал орчин шаардлагатай. Орчноор тардаг ийм долгионыг механик долгион гэж хэлнэ. Ямар ч орчин байхгүй тохиолдолд тарж идэг долгионыг цахилгаан соронзон долгион гэж хэлнэ. Рентген туяа байна. Бидний сайн мэдих үзэгдэх гэрэл байна. Гамма туяа, радио долгион. Энэ бүгдээрээ цахилгаан соронзон долгионы жишээ. Тархахтаа орчин шаарддаггүй вакуумд ч гэсэн тархаж идэг байх нь түүнийг энэ дор бичсэн байна. Механик долгион орчинд тархан цахилгаан соронзон долгион вакуумд тархна гэж бичсэн байна. Механик долгионыг дотор нь хөндлөн долгион болон тууш долгион гэж ангилж болно. Механик долгионыг тархахын тулд энэ орчин авсан байна. Тэр маань юу вэ гэвэл пүш гэдэг орчноор энд хөндлөн долгион тарж байгаа. Хөндлөн долгион орчны цэгүүд долгион тархах чиглэлд перпендикуляраар дээш доош хөдөлж байвал хөндлөн долгион гин буюу хэлбэлзэх чиглэл нь дээшээ доошоо энэ чиглэл нь
Энийг хэлж байна. Ийшээгээ тархахтай перпендикуляр 90 градус үүсгэж явах юм бол энэ нь хөндлөн долгион байдаг байна. Туушин тэгвэл орчны цэгүүд тархах чиглэлийн дагуу урагшаа хоошоо хөдөлж байвал тууш долгион гэж хэлдэг. Пүршийг одоо тухайлбал пүршний нэг хэсгийг нь нэлээд нэгт болгож байгаад тавьчих юм бол зарим хэсгээрээ сэрэг, зарим хэсгээрээ нэгт болоод энүүгээр пүршээр тууш долгион гэж тарж идэг. Өөрөөр хэлбэл хэлбэлцлийн чиглэл нь долгионы тархах чиглэлтэй параллел байх юм бол бид нар энийг тууш долгион гэж хэлэх нь байна. Үйт долгион гэж юу вэ? Үүний тухай бүгдээрээ ярив. Үйт долгион гэдгийг ойлгохын тулд энд одоо нэг үзүүрийг нь ханад бэхлээд нөгөө үзүүрээс нь нэг хүн сэгсэрж байгаа гэж бодчих. Ганцхан удаа сэгсрэхэд ганцхан пульс үүснэ. Энийг пульс гэж ярина. Энэ пульс нь тодорхой хурдтай ханыг чиглээд явж байна. Гэтэл 2 удаа тодорхой зайтайгаар 2 удаа сэгсрэх юм бол 2 пульс үүснэ. Ингээд энэ тодорхой зайг нь юу тодорхойлох вэ гэвэл үе буюу хугацаа тодорхойлно. Яг адилхан хугацааны завсартаагаар олон удаа сэгсрээд байвал энэ пульснаас энэ гүдгрээс маш олон үүснэ. Эдгээрийг юу гэж хэлдэг вэ гэхээр бид нар үйт долгион гэж хэлдэг байх нэ. Үйт долгионыг илэрхийлдэг бас гол хэмжигдэхүүнүүд байна. Заримыг нь бид нар ярьсан. Үе, давтамж ярьсан байна. Одоо бүгдээрээ далайц фаз долгионы урт болон тархах уртын тухай авч үзье. Энд юу байгаа юм бэ гэхээр энд нэг юм механизм аппарат байгаа. Энэ аппарат гармоны хөдөлгөөнийг хийн. Окей, дээшгээ доошоо гармоны хөдөлгөөнийг буюу синус болон косинусын одоо тэр хуулинд захирагдаж хөдөлгөх нь байна гэсэн үг. Яг ингэж хөдөлж байгаа тэр аппаратанд улсыг аваачаа залгах юм бол зурагт үзүүлсэн хэлбэр бүхий, фаз бүхий долгион үүсгэх нь байна. Энэ бас үйт долгион. Гарны энэ хөдөлгөөнийг л одоо бүгдээр машинаар хийлгүүлээд байна л гэж бодчих. Түрүүн хэлсэнчлэн фаз гэж юу вэ гэж асуувал долгионы хэлбэр болон хэлбэлцлийн төрхийг илэрхийлэх хэмжигдэхүүн гэж хэлсэн. Долгионы хэлбэр гэдгээр нь л ойлгож байна. Одоо нэг юм долгион үүссэн байлаа гэж бодоход энэ долгион нь нэг гүдгэр нэг хотхороос тогтчих. Үүнээс цааш өөрийгөө давтна. Тэгэхээр энэ бол нэг фаз нь энэ завсар байгаа энэ хэлбэр дүрсийг хэлнэ. Үүнээс хойш өөрийгөө ингээд давтаад явах нь байна. Нэг гүдгэр нэг хотхор, нэг гүдгэр нэг хотхор гэдэг ингээд энийг ойлгомжтой байх гэж би бодож байна. За цөмөрө долгионы уртыг ярий. Долгионы уртыг ярихаас өмнө А гэж юу вэ? Энэ бол далайц гэдэг юм дээрээ энэ дээрээс олж харж болно. Далайц гэдэг нь тэнцвэрийн байрлалаас шилжих хамгийн хол энэ зайг хэлээд байгаа. Энийг нэг уул гэвэл уулын өндрөг, энийг жалга гэвэл жалганы тэр хонхрыг л бүгдээрээ далайцаар илэрхийлэх нь байна. Харин долгионы урт гэж юу юм бэ гэсэн чинь ингэж хэлсэн байна. Долгионы ижил фазтай хэлбэлзэж буй хамгийн ойр цэгүүдийн хоорондох зай долгионы уртыг метрээр хэмжинэ гэсэн мэт. Юу гэж хэлээд байгаа юм бэ гэвэл энэ нэг юм фаз, энэ фазыг дахиад бүгдээрээ үргэлжлүүлээд зуръя. Тэгвэл дараагийн фаз нь хэлбэр дүрс нь ингэж гарч ирнэ. Тэгээд энэ хоёрын хоорондох зайг авч үзье. Энэ хоёрын хоорондох зайг л бүгдээрээ лямбда буюу долгионы уртаар тэмдэглээд байна. Лямбда гэж уншина. Бимба гэж юм шиг. Эсвэл энэ цэг болон энэ цэг дараалсан хоёр цэгийн энэ хоёр цэгийн хоорондохын зайг арай урт зурдаг. За яг ингээд ард залгачих. Энийг мөн бид нар лямбда гэж ойлгож болох нь байна. Долгион тарах хурд гэж юу вэ? Долгион ийшээгээ тодорхой хурдтай тарж байх. Ийшээгээ тухайн аппаратаас. Энэ хурдыг тодорхойлсон байна. Хэлбэлцлийн фаз тарах хурд юм а гэсэн байна. Энэ дүрс маань тарах хурдаа гэсэн. Энэ дүрс ямар хурдтайгаар ийшээгээ явж байна. Хэдийн хэрэг хэмжээтэй яваад байна. Тэрийг тодорхойлохын хэмжигдэхүүнийг долгион тарах хурд гэж хэлээд V үсгээр тэмдэглэдэг байх нь. Хэлбэлцлийн нэг үед фаз нь долгионы урттай тэнцүү зайд тарна гэсэн байна. Нэг үе гэдэг нь Т хугацаа өнгөрч байхад лямбда зайг туулдгаа гэсэн үг энэ өгүүлбэр маань. Долгион тарах хурдын хэмжээс нь метр секунд хурд гэж байгаа учраас метр секундээр илэрхийлэгдэнэ. За хурд гэдэг бол нэг ч хугацаанд явсан замыг бид нар илэрхийлдэг. Сая бол тодорхойсноор нэг үед лямбда зайг долгионы урт зайг туулдаг байна. Долгион маань ингээд энэ дээрээс ерөөс олчж болох нь хурд гэдэг нь лямбдаг үе тугааснаа тэнцэх нь байна. Эхнийх нь нэгийг хувахан Т гэдэг чинь давтамж эсвэл лямбдаг давтамжаар үржүүлсэн тэ бас тэнцдэг байх нэ. Ингээд эдгээрийг ашиглаад жишээ 10-ыг хий. Сарсан багвахай 85 кГц давтамжтай дуу үүсгэв. Агаарт дуу тарах хурд 340 м/сек гэж үзээд хугацааны тэг 101 секунд интервал Ад нь сарсан багвахайн
үүсгэсэн дууны долгионы уртыг олооч гэсэн. Лямбда бүгдээр яаж олж болох вэ гэвэл хурдыг давтамжид хуваагаад олчиж болно. Аль тэгштэл дээрээс энэ тэгштэл дээрээс. Хурдыг нь өгчихсөн байна. 340. Нөгөөх нь 85 кг. 10-ын 3 зэрэг хуваай. Нэлээл бага юм гарах гэдэг байна да. 4-ийг үржих нь 10-ын хасах 3 зэрэг гарч байна. Метр. За бид нар мэднэ 10-ийн хасах 3 зэргийг мили гэж хэлдэг. 10-ын зэргээр. Тэгвэл энэ маань 4 мм долгионы урттай дуу гаргадаг байх нэ. Сарсан багваахан олц түүнээс ямар зайд байх вэ? За юу болсон бэ гэвэл энэ сарсан багваахыг төлөөлүүлье. Манай сарсан багваахаа энд явж байгаа. Олц нь энд явж байгаа гэд бодчих бүгдээрээ. Яах вэ гэсэн чинь сарсан багваахаа дуу гаргадаг. Энэ дуу маань яваад олцсон түрээд буцаад ойгоод ирдэг. Ингэжээж сарсан багваахаа түүнээс ямар зайд тухан олц байгаа вэ гэдгийг тооцоолоод хөөгд барьж авдаг. Эндээс дуу гараад олцсон түрээд буцаад ирэх хугацаа нь тэг 100-ны 1 секунд юм байна. Тэг 100-ны 1 секундээр бүгдээрээ ямар зам туулах вэ гэсэн чинь ийшээгээ x зам туулсан, ийшээгээ бас x зам туулсан гэд бодчих. Нийтдээ 2x зам туулсан учраас 1x замыг нь хугацааны тал хугацаанд туулна гэсэн үг. Дельта t хуваах нь 2 хугацаанд туулна. Энийг ч гэсэн дельта t-д хуваах нь 2 хугацаанд юу туулаад байгаа юм? Дуу авиа минь туулаад байгаа шүү дээ. X замыг v гэдэг хурдаар туулсан. Дуу авианы хурдаар ямар хугацаанд туулсан бэ гэсэн чинь дельта t хуваах нь 2 хугацаанд туулсан. Ингээд x замыг нь бүгдээр олъё. Агаарт дуу тарах хурд нь 340 үржих нь дельта t хуваах нь 2. Дельта t 0.1 хуваах нь 2. Энэ хэд гарах вэ? 1.7 м гарах нь байна.